Дэлхий дээр бүхий л зүйлс чанартай, чанаргүй, сүнслэг хүчтэй, хүчгүй гэсэн байдлаар ялгагцаар ирсэн. Тиймээс өнөөдөр би та бүхэндээ ариун модоор хийсэн хүслийн цасыг танилцуулъя гэж бодлоо. Миний амьдрал итгэл үнэмшил гэсэн ойлголтод суралцсан цагаас хойш алхамаар өөрчлөгдөж эхэлсэн. Дотоод хүчээ удирдах чадвар маань энэхүү мэдлэгийн ачаар өдрөөс өдөрт өсдөг байсан. Тийм учраас би бүхий л зүйлсийн сүнслэг утга учирыг судалсаар нэлээд хэдэн жил болжээ. Энэ хугацаанд хүслээ дотоод дуу хоолойгоо бичиж галын элементээр тэнгэр додуулах мэдлэгийг олсон боловч илүү хүчтэй байлгах аргыг сурсан. Төрлийн цаас байдаг ч гэсэндээ эрт дээр үеэс хаад ноёдууд, шашны санваартангууд хүндэтгэлтэй зан заншилтаа ашигладаг ариун модоор хийсэн цаас гэж байдаг. Ариун мод нь олон жилийн байгалийн хүчийг өөртөө шингээж амьд энерги хадгалагч болон хуурсан байдгаас гадна материал биш энергийн дурсамж болон хуурдгаа гэсэн үг. Энэхүү модоор хийсэн цаасыг ашиглаж байгаа хүний дотоод дуу хоолойс ирж энергийг зөв тэнгэрлэг энергитэй чиглүүлж өгдөгөө гэсэн үг. Ариун цаасанд хүслээ бичиж сурснаар таны талархал, ерөөл, хүсэл бүхэн тань маш өндөр энергийн давтамж үүсгэх боломжтой гэсэн. Ингээд би та нартай хэрхэн яаж ашиглах вэ гэдгийг харуулъя. Надтай хамтаагаарай. Аврал одуулах ариун цаасыг номтой болог пэйжуудаас захиалгаж авах боломжтой. Ингээд та нартай амжилт хүсье.